Сайн байна уу? Энэ удаагийн видеогоор бид хэрхэн доменерийнхаа DNS-ийг өөрчлөх талаар үзье. Та Datacom CMN-ыг чамдаад хэрэглэгчийн удирдлагын талбараараа нэвтэрнэ. Нэвтэрж орсныхоо дараа цэнхэр өнгийн доменер товч дээр дарна. Энэ утсан дээр таны манад бүртгүүлсэн доменернуудын жагсаалт харагдана. Та DNS-ээ солих гэж байгаа доменерийнхаа ард тохиргооны удирдлага товч дээр дарна. Тус доменертэй холбоотой ерөнхий мэдээлэл болон бусад тохиргооны удирдлагууд харагдж байна. Нэрийн серверүүд дээр дарна. Та доменер манайхаар дамжуулж бүртгүүлсэн үед доорх 4 үндсэн DNS сервер рүү автоматар чиглүүлэгдсэн байдаг. Хэрэв та тус доменер дээр бизнес имэйл үйлчилгээ болон домен forward зэрэг үйлчилгээ ашиглаж байгаа бол эдгээр DNS серверийг шууд өөрчлөх үед таны үйлчилгээнүүд идэхгүй болно. Тиймээс энэ өөрчлөлтийг хийхээс өмнө дахин нэгтэл шалгана уу. Хэрэв та өөрийн DNS серверүүд рүү чиглүүлэх гэж байгаа бол өөр сервер рүү тохируулын сонголтыг сонгоод доорх талбарууд дээр нэг бүрчлэн бичиж өгөөд өөрчлөх товчийг дарна. Энэхүү хийсэн өөрчлөлт нь дор хаяж 4-6 цаг, дэлхийд даяар бүрэн тархтлаа 24 цаг болдгийг анхаарна. Энэхүү заавраар бид доменерийнхаа DNS серверийг өөрчлөх талаар үзлээ.